Өнөөдөр яг 3 дахь хэсэг буюу Бурханыг дурайгчд байгаараа гэдэг хэсэг юм байна. Нэгдүгээр 1-ээс 14-р ишлэл хүртлийн тухай гарах бол. Өнөөдөр энэ хэсгийг хамтдан дуусгах гэж байгаа. Нэгдүгээр ишлэгийг хамт уншаад байгаа бөөндөө. 3. Иймд хайрлагдсан хүүхдүүдийнхээ хувьд Бурханыг дурайгчд бай. Амен. Магадгүй хүн болгонд нэг юм дуурайхыг хүсдэг хүн байдаг баг тийм ээ. За амарч исэн энэ хүнтэй адилхан болчих юмсан даа гэд цагс тоглодог хүн байх юм бол яг энэ тамирчинтай ч гэдэг юм уу тийм үү. Хөгжим тоглодог хүн бол яг энэ шиг юм уу тийм дуундартай юм бол тийм дуучин шиг ч гэдэг юм уу. Тийм болчих юмсан даа гэж боддог хүн байгаа бах. Болж байна. Тийм ч юм байх хэрэгтэй юм байна. Хэн нэгэн хүнийг дуурайх нь бидний явах чиглэлээ олж байгаа учраас ер нь энэ хавцаа явал зүгээр юм байна да гэсэн дуурайх хүн байвал зүгээр. Амьдлыг хэрэгтэй байгаа. Бодтойгоор хөдөлмөрлөхөд. Харин бичээс бидэнд хэлэхдээ хүн бол бидний туйлын дуурайх ёстой объект болж болохгүй шүү гэдэг хэлж өгч байгаа. Яг тэгэхээр бидний дуурайхыг хүсэж байгаа тэр хүн тухайн зүйлийг сайн хийнэ. Бусад зүйл дээр сайн биш байж болно. Эсвэл бидний дуурайх гэж оролдож байгаа тэр хүн сайн юм шиг боловч их дотроо муу байж болно. Зөвхөн гадна талдаа л сайн харагддаг байж болно. Харин бичээс бидэнд хэлэхдээ хүн бидний үндсэн утгаараа дуурайх ёстой объект болж болохгүй. Нэгдүгээр ишлэгийг харах юм бол ийм тайлгцсан хүмүүсийн хувьд хуучин хүнийг тайлаад шинэ хүнийг өмсөх ёстой хүнийхэн хувьд Бурханыг дурайгчд байгаарай. Энэ үгийн доогуур зурангаа 5 бошуу тавьчихгүй. Энэ гол хэсэг юм. Иймд Бурханыг дурайгчд байгаарай. Тэгээ та юу би хэнийг ч дуураймааргүй би зүгээр өөрийнхөөрөө л юммаар байна. Ийм хандлага бидэнд байж болохгүй юм байна да. Хэлэхдээ Бурханыг дурайгчд байгаарай. Бурхан дурайгчд байгаарай гэдэг үгийн тодтгол байна уу? Хайрлагдсан хүүхдүүдийнхээ хувьд. Яагаад бид Бурханыг дурайх ёстой вэ гэдгийг энэ хэсэгт хэлж өгч байна. Та нар Бурханы хүүхд учраас юм. Бурханы хүүхд учраас тэр дундаа хайрлагдсан хүүхдүүд учраас. Та хүн Бурхан аавыгаа дуурайх ёстой юм шүү гэсэн. Тэр би хаяа ингэ тэмүүлэн харахаар захирлан хардаг байхгүй. Яа тэгэхээр хүү аавыгаа яг хүн дуурайж байгаа юм чинь. Тэмүүл чи яг аавынхаа юг дуурайсан гэж мөрийн дуурайсан байна да. Хараа аавыг мөр харагддаг. Та нар замдаа хараарай заяа. Бас жоо ганц нэг алхаан бас байгаа. Тэгэхээр өөрөөр бидний харахтаа ингэ аав ээж нар аав ээжтэйгээ адилхан, ээжтэйгээ адилхан гэдэгтэй адилхан бид яг Бурхан бидний аав учраас бид Бурханыг бас дуурайх хэрэгтэй гэсэн юм. Хүмүүс харахтаа Бурханы тусгалыг биднээс олж харах хэрэгтэй маа гэсэн юм байна. Тийм хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Тийм хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Хэдүүлээ Бурханыг дуурайж хүмүүст харуулах нь дараагийн итгэлийн амьдралын челленж юм байна. Бид хийх ёстой зам гэсэн юм байна. Тэгэхээр энийг үнэндээ тийм амар юм биш аа. Бурханыг дуурайнаа, Бурханы дүрхээр явнаа гэдэг чинь тун хэцүү юм байна. Ялангуяа би өчтөр ер нь би сүлүүд Эфес ном бэлдэж байхдаа нэгт Паулыг биширж байгаа. Паул үнэхээр ухаантай эзний ажилчин байжээ гэдэг. Хоёрт ямар хүнд даалгавар өгд юм бэ гэж бодоход үрж байгаа. Гэхдээ Бурханыг дуурайгчд байхын тулд ийм зүйлсүүдийг хийгээрэй гэсэн 3 зүйл байгаа. Хэдэн зүйл гинэ? 3 зүйл. Бид энийг 14 дэх ишлэл хүртэл харах боломжтой. Амархан. Ойлгоод үнэхээр амархан. 2 дугаар ишлэлийг уншлаа. 3. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд ангилун. За тогтунаа. Тогтсон шүү. Яг тогтсон шүү. За 2 3. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд ангилун үнэрт өргөл ба дахил болгон өргөсний адил хайр дор яваа. Ийм Бурханыг дуурайгчд байгаарай гэж хэлээд өшөөлөн Паул 3 зүйлийг хэлсэн байна. Яг амьдрал дээр Бурханыг дуурайж амьдрахын тулд хийх ёстой эхний зүйл бол хайр дор яваарай гэж хэлж байгаа. Дагаад хэлэхгүй хайр дор явах. Доогор 6-1 гэж бичгэнэ. Тэр хайр дор яваарай гэдэг үгийг арай өөрөөр орчуулахдаа хайр дор үйл дээрээ гэсэн утгатай үг юм байна. Нэгсэн хайр гэсэн бичгтээ подолог өмсөд яваарай гэсэн үг биш юм байна. Энэ нь хийж байгаа, үйлдэж байгаа, сонгож байгаа, тэмүүлж байгаа бүх зүйл нь хайрын улмаас байх ёстой маа гэдэг үг юм байна. Ягандаа бид нар бол ер нь өөрсдөө л боддог хүмүүс. Явж өөрсдөө л бодож байгаа. Бидний хийж байгаа бүх юм нь бусдын төлөө юм шиг боловч яг явж өөрийнхөө төлөө л байна. Хүн угаасаа л тийм.
амиа боддог хүмүүс. Нэг өдөр би ягаад ч юм гээд ингэж бодохгүй юу. За энэ тангуун төвтэй хэлээрээ. Нэг өдөр би тэр хүн маань ягаад тэгэхгүй байна гэж асуухгүй бодохгүй дотроо. Гинт минь дотор ариусан асуух шиг болсон. Чи яг наадхан шигээ тэрний талаар тэгж боддгоо гэж. Тэр үед би ямар өөрөө гинтэ гэдгийг ойлгосон. Тэр хүн ягаад тийм юм хийхгүй байна гэж бодохдоо тэр хүний талаар би юм бодохгүй байгаа байхгүй. Тэр хүн миний юм дээр санаа тавих талаар би бодож исэн юм шиг байна. Яг бид нэр тийм л хүмүүс байгаа. Яг ертөнц биднийг тойрж ирэх ёстой юм шиг боддог хүмүүс юм аа. Бид угаасаа л тийм гэмт чанартай хүмүүс. Бүх юм яг ингэж өөрийнхөө л харна төлөвлөнө. Бусдын төлөө юм шиг боловч тэр миний төлөө. Гэхдээ бичээс бидэнд өөрөөр хэлж байгаа. Хайр дор яваарай. Хайр дор гэдэг нь хайр гэдэг маань бусд руу хандаж байгаа хэлэл юм. Одооноос эхлэн Паул өмнөх хэсэг нь хууч хүнээ тайлшин хүний хүмүүс гэдэг бол итгэгч хүний хувьд өөр төр анхаарах ёстой зүйл байсан бол яг Бурхныг дуурайгчд бай гэдэг маань бусд руу хандан амьдрахад хэрэгжүүлэх тал дээр ярьж байна гэсэн юм байна. Хайр дор яваарай гэдэг маань бусдыг хайрлаарай гэсэн утгатай. Хайрлаж амьдраарай гэсэн үг. Гэхдээ энэ үг нь маш хүнд тодорхойлдог юм. Яг үндэ бид зөв өөрийгөө боддог, амиа уваа хичээдэг хүмүүс байтал яаж бусдыг хайрлаж, бусдын талаар бодож амьдрах юм бэ? Шүү дээ. Мөн үгүй юу? Улс төрчид үндэ ярьж байгаа юм. Их орноо боддог, өөр хүүхдээ боддоггүй гэдэг. Тийм юм гаргахад хэцүү байхгүй юу? Ягаад? Харин бидний хувьд боломж байгаа юм. Ягаад боломж байна гэхээр хардаа Христ та нарыг хайрлсан бөгөөд бидний төлөө өөрийгөө Бурханд ариун анхлын үнээр дахилба өгөл болсон учраас авч чадсан хүн өгч чаддаг. Хайрлагдсан учраас хайр дор яваарай гэж байна. Энийг онлын бид танаар заагаад өнгөрөхөд эндүү амархан ч энийг ухааран ойлгон амьдрал хэрэгжүүлэх нь түн хэцүү юм байна. Өөрөөр хэлбэл Есүс биднийг хайрлахдаа өөрийгөө анхлын үнэрт өргөл бүр дахил болгосон гэдэг маань загалмай дээр цовдлуулсныхаа ярьж байгаа шүү дээ. Есүс загалмай дээр цовдлогдсон нас барснараа Бурханд дахил болон өөрийгөө өргөж. Ингэснээр та бидний гимнүгэл уучлагдсан мөн биз дээ. Амен. Энийг хүлээн авсан хүний хувьд хайр дор яваарай юм аа. Нэг осны надаас хайр гарахааргүй. Би амин гува хичээсэн хүмүүнч. Христ намайг хайрлахдаа өөрийгөө дахил болго өргөсөн шүү дээ гэдгийг харахтаа. Би бусдыг хайрлах хэрэгтэй байна гэдгийг бодон хайр дор бодож сэтгэж үлднэ гэсэн үг юм. Тиймээс өнөөдөр бидний гаргаж байгаа шийдвэрүүд, сонголтууд яг хайр дотор хийгдэж байна уу гэдгийг бид эргэн харах хэрэгтэй юм байна. Тийм хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид хайр дор итгэж хүмүүс хайр дор хийж чадахгүй байна гэдэг маань Христ миний төлөө юу хийсэн бэ гэдгийг төдийлөн боддоггүй гэсэн утгатай юм байна. Христ миний төлөө юу хийсэн бэ лээ гэдгийг тэр түүний загалмай ажлыг бодох тусам бидний дотор хайрын маань батраа дүрж идэх гэсэн утгатай юм байна. Тиймээс тэрхүү хайраараа бус руу хандаж чадна гэсэн утгатай. Хэрвээ бид Христийн хайрын талаар бодохгүй бол бусдыг хайрлах битвэл бусдад яагаад намайг хайрлахгүй байна гэж гомдолж гомддог хүмүүс болно гэсэн юм. Ерөнхийн амьдралын чиг сугамын талаар ярьж байгаа гэдэг нь ойлгож байгаа юм тийм ээ. Тэгэхээр Ром зааны унших юм бол өнөөдөр дуусахгүй магадгүй боллоо. Тиймээс бидний хувьд хайр дотор хийхдээ Христний хайрыг үргэлж бодно юм байна. Нэг юм зарим нэг хүмүүстэй ярихад гой хүн байдаг аахгүй нэг гой ингээд итгэлээр төлөвшсөн пастор ахлах хүмүүстэй заримдаа ярихад нэг гой ингээд хүмүүс байдаг. Ягаад ямар хүмүүс байдаг гэхээр Есүс өөрийнх нь төлөө юу хийснийг мэддэг. Тийм ч учраас бусдын төлөө ажиллаж амьдардаг хүмүүс. Тийм хүмүүс юм шалтгаан нь гой байдаг. Юм ярихаар угаасаа тийм хүний төлөө бусдын төлөө гэдэг нь мэдэгддэг. Хүмүүс тэр хүнд итгэдэг. Харин зарим хүмүүс гоё юм ярьдаг шигсэн ингээд нэг хүн чинь мэдэрдэг шүү дээ нэг цаанаа нэг ард нь нэг өөр шалтгаан байгаа. Бидний ардах шалтгаан бол Христний хайр байх хэрэгтэй юм.
Гэдэг үндэ явсан адил хайр дор яваарай гэж хэлж байгааг байгааз. Дагалдахгүй адил. Энэ үг хэцүү юм аа. Ягаад гэвэл ухраас гэсэн үг биш. Адил гэдэг үг маань яг адил хийгэр гэсэн санаа юм байна. Энэ нь Христийн хайрыг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг юм бэ? Золиос зориулалт бусдын төлөө гаргаарай гэсэн. Ингэхэр хэцүү байхгүй юу? Хүн болгон амиа хуваа хичээж байгаа үе. Харин хэлж Паулад дамжуул Эфес чуулганд хандан өнөөдөр бид наадад хэлж байгаа үг чиний төлөө Христ амиа өгсөн учраас чи бусдад заримдаа боломжтой бол байнга золиос зориулт гарган хандаарай юм байна. Түүнээс авсан хайраа хэрэгжүүлээрэй юм байна. Хэрэгжүүлэх хэрэгж байна. Тэгэхээр хүмүүс бусдын төлөө золиос зориулт гаргадаг. Гэхдээ итгэж хүн ч гэсэн гарахдаа надад буцаад олдноо. Би энийг өгж байгаа юм чинь надад энэ 10 дахин буцаагаад олдноо. Би амьдралынхаа энэ цаг хугацааг зориулж байгаа юм чинь энэ цаг хугацаа ийм ерөөл болон миний амьдрал дээр ирнэ гэж бодож байгаа хүмүүс байгаа. Зарим нэг хүмүүс пастор болно, илгээлт эзэн болно гэд амьдралынхаа 10 жилиг 20 жилиг байсан хөдөө сум руу аваачаад зориулсан хүмүүс байгаа. Хөдөө сумд хөгжил бага учраас 10 жилийн дараа ч гэсэн амьдрал нь яг бах байдгаараа байгаад сумдаа буцаж хотод ирэхээр түүний гудамжны болоо хөрчихсөн. Бурхан миний амьдралыг өрөөсөнгүү, буцаасангүү гэж бодож байгаа. Нэг талаараа тийм байж болох юм. Тэгээ нөгөө талаараа буцааж авахын төлөө зориулт гаргасан юм гэж юу байна? Христийн хайрын дагуу явсан хүн буцааж өрөөл авахын тулд тэр их зориултыг гаргав юм байна. Тэгэхээр энийг ертөнцийн хүмүүс ойлгохгүй юу яриад байгаа юм бэ? Үргэлж хасах тэмдэгтэй гараад ах юм уу гэсэн үг юм байна. Баян нэмэгт асар том нэмэгт тэмдэг авсан учраас хасах тэмдгийг гаргаж чадаж байгаа гэсэн юм байна. Хэрвээ бид нэмэгт тэмдгээс холдвол хасахыг гаргаж чадхаа болоод бид бусдаас авдаг болж хувирах бол. Тиймээс хайр дор яваараа гэхдээ Христийг үргэлж мартаж болохгүй юм байна. Хэцүү сонсож байгаа ч тийм ээ. Гэхдээ энэ зүйл хүчээр хийдэж байгаа биш. Аяндаа хийдэж байгаа. Христ мэдлээ юу хийснээ санах үедээ аяндаа хийдэх бол намэн. За, нэгдүгээр нь хайр дор яваараа. Ингээ ярих юм бол зөндөө юм агаад байгаа юм. Хайр дор явахтай холбоотой жижигхэн ийм өдөр тутмын амьдрал хэрэгжүүлж болох практик зүйл нь юу байж болох вэ гэж бодоод исэн чинь бусдаа илдэг харьцуул хайр дор явахын хамгийн ихний алхам юм шиг байна. Бусдаа илдэг гэхээс зүгээр хүндэлтэй харьцах. Хүн гэдэг утгаар нь ойлгож харьцаж байгаа нь түүнийг хайрлахын хамгийн ихний хөлбөр юм болов уу гэж харагдаж байна. Тийм хүмүүс байгаасай. Би бол нэг юм гоё хөвчлөлтэй ярмаар байгаа гэсэн болохгүй наа. За 3 дугаар ишлээс нь ихтэй одоо энэ дэр их сериусны юм байна. 3 дугаар ишлээс 2 дахь нь анхаарах хэрэгтэй зүйл. 3 дугаар ишлэл уншлаа. Харин ариун хүмүүст үл нийцэх альва садар самуун бузар булаа шунлан та нарын дунд бүү дурддаг. Амен. 2 дугаарын Бурхны дуурайгчд байхын тулд хэрэгжүүлэх ёстой зүйл юу вэ гэхээр бүү дурддах зүйлс байгаа. Нэгдүгээр нь садар самуун гэж. Садар самуун гэдэг зүйл маань гэр бүлээс гадуурх, гэр бүлээс өмнөх замбраагүй бэлгийн харилцааны тухай ярьж байна гэж ойлгож байна. Садар самуун бузар булаа. Хэдийгээр садар самуун биш ч гэсэн садар самуунтай холбоотой бузар булаа ярихад хэцүү тэдгээр зүйлсүүд. Тэр нь шунал гэж хэлж байгаа. Энэ шунал жаа эд баялагын шунал биш. Энэ нь бэлгийн харилцааны хувьд шунал юм байна. Өөрийн ихнэр өөрийн нөхрөөс илүү өөр нэгэн эрэгтэй эмэгтэйд шунж байгаа байлын тухай ярьж байгаа гэж ойлгож байна. Тиймээс хоёрдугаарх нь ерөнхийдөө садар самуунаас хол байх талаар хэлж байна гэсэн юм. Энэ үгийн доогуур зураад 2 гэж үздэг. Садар самуун бузар булаа шунлан Эфес чуулганыхаа тааны дотор ерөөсөө байж болохгүй шүү гэж хэлж байгаа. Цаашаа нь бүр байхаас гадна 4-р ишлэгийг харах юм бол 4-р ишлэг 3 садар булаа, шалаг байлаа, эсвэл самуун байлаар ярин зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргөө. Садар булаа, шалаг байлаа, самуун яриа. Хар яриагаар ярих юм бол бэлхүүснээс дооших яриа гэж хүмүүс хэлдэг тийм үү? Ирчүүд байгаа зэрэг яриа амар янз янзаар явж байгаа юм.
ийм яриа та нар цохимжгүй маа. Энэ садар самуун бүр дурдаг. Садар самуун байж болохгүй шүү. Тэгэхээр ийм яриач хөдөлгөөний дотор байх боломжгүй юм шүү гэж хэлдэг. Энэ үгийг ойлгоход бол яагаад ич бол онцгойлон садар самууныг онцлсан бэ гэхээр Эфес хотын соёлыг ойлгох хэрэгтэй юм байна. Тухайн үед Эфес хотод Артемис гэдэг охин тэнгэр гэдэг шүтэн байсан байна. Ямар нэртэй гэж үү сая? Артемис. Даалга Артемис. Тэгээд охин тэнгэр гэдэг шүтэн байдаг байсан. Тэгэхээр Эфес хотод жилдээ 2 удаа миний санаж байгаа 5-11 дугаар сард санагдаж байгаа. 2 удаа Артемис шүтэнд өргөл өргөдөг байсан байхгүй. Өргөл өргөхдөө яадаг байсан бэ гэхээр нэгдээ бол хотын бүх ирчүүд нь цугларна. Бөндөөж өргөдөг бөөндөө цуглаж лаа. Артемис сүмийн дугунд нь ороод өргөл барьцаад ирчүүд нь тэр дугуун дотор байгаа янхан эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд ордог байсан байна. Дар суунгаад бэлгийн харилцаанд ордог байсан. Тэнд групп бэлгийн харилцаа болдог байсан гэсэн үг. Маш замбраагүй болж байгаа гэсэн. Тийм учраас энэ садар булаа энэ балиар юм их байсан гэсэн утгыг хавж ирэх гэж байгаа. Тэгээд бэлгийн завхуур тийм юм хийчээд гарч ирэх нь ерөөхдөө бол Артемис охин тэнгэрт өргөл өргөсөн юм тахил дотор ордог байсан гэсэн утгатай юм байна. Энэ нь олон 10 жилийн турш Эфес хотын уламжлал болчихсон байгаа байхгүй. Бэлгийн харилцаа бол хотын бүр ингээд юм шашны нь болчихсон, үзэл суртал нь болчихсон, соёл нь болчихсон байсан гэсэн. Ойлгож байна уу? Тэгэхээр 11 сар юм уу 5 сар болохоор ирчүүд нь ингээд байж суухаа болдог гэсэн үг. Артемис сүмдээ өргөл өргөмөр байна гэдэг гэсэн. Тэгээ цаана нь Артемис шүтэнтэй өргөл өргөн штэ. Юу явж ийн? Өргөл өргөхөөр ерөөл ирнэ. Тэнд бас дар сууж, зугаа зингэн. Тэнд бас бэлгийн харилцаанд байна. Тийм өөрөөр шашин хүний хүсэж байгаа бүх гэмт чанар бүгдээр энэ дотор шингэсэн байгаа гэсэн үг юм. Ийшээ нэг орсон хүн гарахд хэцүү байхгүй юу? Иш Паулд дамжуулан сайн мэдээ очсны дараа Паул энийг хэлж өгсөн. Дахин одоо онцлон ярьж байгаа юм байхгүй юу? Тиймээс та нарын дотор ийм садар самуун бузарвалай энэ шунал нь өөрийнхөө эхнэрээс нөхрөөс илүү хүн рүү шунж байгаа энэ шунал байж болохгүй юм шүү. Бүр ийм яриач байж болохгүй юм шүү гэж хэлж байна. Болж байна уу? Хоёрдугаар нь бидний анхаарах ёстой зүйл нь Артемис юм. Яг үндэ энэ Артемис охин тэнгэр маань Эфес хотод байгаад дууссан хүнч энэ Артемис чинь өнөөдөр сошиал ертөнцөөр дамжуулан бидний нүдний өмнө ирчихсэн байна. Артемис шүтэн өнөөдөр бидний нүдний өмнө ирсэн биднийг далж байгаа шүү дээ. Бидний дотор махбодын дур хүсэл дээр нь өдөөж байгаа юм. Харин бидний хувьд яг энэ зүйлсээс хол байх ёстой маа гэж хэлж байна. Яаж вэ? Ерөнхийдөө мэдж байгаа ч гэсэн яг зүйл хэцүү асуудал. Ийм яриач гэсэн цохимжгүй маа. Энэ ярианы оронд юу өрг гэлээ? Талархлаа өрг. Яг үндэ энэ юу гэсэн үг вэ гэхээр Библиэлд бүх зүйлд талархах гэдэг юм уу? Нэг усны шунлыг давах эсрэг арга хэмжээ бол талархал юм байна. Дагаад хэлэх үү? Би талархаж байна. Би надад байгаа бүх зүйл талархаж байна. Дахиад би надад байгаа бүх зүйл талархаж байна. Тэгэхээр бид 3 секундын дотор шунлыг алга болгосон байна. Эхний ээж нь шунал төрж явах үед нь ямар ч ихний талархах нь тийм хараад үзээрэй. Зөв шунал, буруу шунал гэсэн бол алга болчихно. Тэ зөв буруу шунал гэж яг шунал нь сөрөг утгаар бичих гэж байгаа. Харин үргэлжлүүлээ хэлэхдээ үүний хор хөнөөлийн талаар хэлж байгаа юм аа. За 5 дугаар ишлэгийг хараад тахыг 3. Садарлагч, бузрыг үйлдэгч, шунхаарагч, тухайлбал шүтэн шүтгч аливаа хүнд Христийн болон Бурхны хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд. Амен. Хэрвээ та нар садарлаад бузрыг үйлдээ шунхаараад байвал энэ дээр шунхаарал гэжээд тодорхойлно шүтэн шүтгч гэж тодорхойлж байна. Нэг усны шунжин гэдэг маань шунлаар өдөрдүүлж байгаа хүн өөрөө шүтэн шүтж байгаатай адилхан гэсэн юм. Учир нь Бурхны эзлэх байр суурийг тухайн шунж байгаа зүйл нь эзлээд байгаа учраас шүтэн шүтгчтэй адилхан хэмжээнд Бурхны нүдэнд тооцогдож байна гэсэн үг.
Ийм хүмүүс Христийн Бурхны хаанчлалд өв байхгүй буюу Бурхны хаанчлалд орохгүй маа гэсэн юм аа. Тэгмүлээ болсон сая. Бурхны хаанчлал юу байхгүй гэсэн? Өв байхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл Бурхны хаанчлал Христийн хаанчлалд очсон чинь чиний орох газар байхгүй гэсэн юм. Чамд ийм зүйл зөвшөөрөгдөхгүй юм байна. Тэгээ зарим хүмүүс асууж би ангид нь орчоогүй юм уу? Та яг орцсон юм шиг боловч орчоогүй байгаа шүү дээ. Аль хэдийн хэрнээ хараахан болоогүй байгаа зам дээр явж байгаа. Автобусанд суудсан байгаа хэрнээ хараахан хүрээгүй байна шүү дээ. Гэхдээ яг үнэндээ энэ үгийн үндсэн утга нь итгэлийн хүн бол ийм зүйл хийдэггүй маа гэсэн утгаар хэлж байгаа. Бурхны дуурайгчд болж байгаа хүүхдүүд садарлагч, бузрыг үйлдэгч, шунхаарагч, шүтэн шүтгэгч нар байдаггүй маа. Хэрвээ тийм зүйл хийж л байгаа бол тэр хүн энэ зүйл хийж байгаа гэдэг утгаараа Бурхны хаанчлалд өвгүй хүн юм аа гэсэн үг юм. Тийм хүмүүс бити байгаасаа гэж хэлж байна. Хоёрдугаарх нь өв байхгүй гэсэн үг. Тэр хүн өсний дараа мөнхийн тамийн шийтгэлийг авахсаар аргагүй юм. Манайхан өвлийн дараах тамийн шийтгэлийн талаар биднээстэй ярих шаардлага байхгүй. Ярих мөнүүд уудна тийм үү? Харин 6 дугаар эшлэл дээр үүний өөр нэгэн үр дүн бий. Хамт уншлаа. Хинч та нарыг хоос үгсээрээ бүүмэглэг. Учир нь эдгээрээс Бурхны уур хилэн дуулгын хөвгүүдийн дээр буудаг юм аа. Өдөрхийн Бурхны хаанчлалд Христийн өв байхгүй бол хоёрдугаар энэ хүний дээр Бурхны уур хилэн буудаг юм аа гэж. Тэр энэ дээр зудаашнах юм бол хинч хууран бүүмэглэгээ. Гүү зүгээр шүү дээ. Байж болно шүү дээ. Энэ чинь манай улсын соёл. Артемис чинь манай Эфесийн гол шүтэн. Тухайн үед нэг ийм бас гаж урсгал байсан. Гностицизм гэдэг гаж урсгал байсан. Энэ гаж урсгалны хүмүүс юу заадаг байсан бэ гэхээр хүн сүнс болон бие махбодоос бүрддэг. Хүний сүнс бие махбод дотор хязгаарлагдаж байдаг. Тиймээс бие махбодын бие махбодоор ямар ч бузар булаа зүйл хийж байсан сүнсэнд бол нөлөөлөхгүй. Сүнс нь Бурханд итгээд Бурханы мэдлийг олвол аврагдана. Сүнс би бол угаасаа бузар булаа гэж ярьдаг байсан. Тэгэд ирэхээр ямар итгэж дотор ямар аюултай нөлөө үзүүлсэн бэ гэхээр садар самуу хийсэн ч сүнс нь нөлөөлөхгүй байна. Би сүнс маань аврагдсан. Би маань яах вэ? Тэгээд нэг махбодын угаасаа гим чанартай юм гимээ хийгээл явна гэж бодоход хүрч исэн учраас хинч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэгээ. Энэ зүйлсийг хийж байгаа хүмүүсийн дээр Бурхны уур хилэн байна. Таадалгүй Бурхны уур хилэн. Дахиад Бурхны уур хилэн. Бурхнаас имэх олон шалтгааны нэг бол тэрээр уур хилэн буулгадаг явдал юм аа. Тэг үндэ энийг нүдэнд харагдаад би чам дээр уур хилэн болгож байгаа шүү гэдэггүй болохоор хүмүүс мэддэг юм байна. Бурхны уур хилэн тухайн хүмүүс дээр, хот дээр, улс үндэстэн дээр янз янзын байдлаар ирж байгаа. Танаа ингээд биелэн сургалт ороод яг энэ тал дээр судалгаануудыг харах юм бол дэлхийн түүх шал өөр танаа харагдах бол. Итгэл бишрэлийн зүгээс дэлхийн түүхийг харавал шал өөр өнгө харагддаг байхгүй. Амартаач. Бурхны уур хилэн аммарг байна тийм үү? Хэд хэдэн библийн жишээнүүд байна л да. Хамгийн ингэ жишээ хоос үгээр мэхлэгдсэн юм бол Адам Ева хоёр тийм ээ. Идвэл юу ч нэгэн бурхан шиг болноо. Яг бурхан шиг болсон л доо. Тэгээ өгдсөн тийм үү? Рубен гэдэг хүн байгаа. Яков 12 хүүний ууган хүү. Аавынхаа татар эмэгтэйтэй нөхцснөөс болоод ууган хүүгийнхаа эрхийг алддаг. Давид хаан байна тийм үү? Зөндөө олон хатадтай татвар эмзтэй байсан хэрнээ Уриагийн ихнэрийг аваад Бацаба аваад завхурсан. Хүн сонж гэр бүлд нь ямар ч том аюулууд учрлаа да. Бурхны уур хилэн яасан гэсэн үг лээ? Божина гэсэн. Миний мэдих бас нэг хүн байгаа. Эмбэр бас уур хилэн буулгаад их хэцүү явсан юм аа. Тэгмээргүй юм. Ингэж яриад залуучуудыг хэцүү дээ. Харин мэднэ тийм үстэй. Бизнес углааны ихэнх үеийн залууд гэдэг чинь маань
Ихэнх нь энэ зүйл дээр алдсан шүү дээ. Бэлгийн харилцааны хувьд нь урж байгаа. Бэлгийн харилцааны хувьд унуулна шүү дээ. Бас бүх юм унах. Та нар бэлгийн харилцааны хувьд унаад миний биел үлдсэн сүнс маань зүгээр гэж 1 минут ч бодохгүй. Юутай ийтэйгээ унах. Хэцүү шүү дээ. Бурхан өөр хэлэн нас ахуулаад олон амьдрал хүмүүсийн харах хараанаас ахуулаад. Тийм хүмүүс битгий байгаас. 7 ишлэлийг үжилсэн. Тэдний тэдний хамсаатан бүү бай гэж. Яг үндэ Монголд биш дээ. Бэлгийн замын халдвар төвчний хамгийн их хувь нь гэрэлсэн хүмүүсээс илэрж байгаа. Тоог нь мартчих. Гэхдээ судалгааг харсан. Миний ямарсан 50-аас 70-ийн хооронд байсан санагдав. Гэрэлсэн хэрэг ааш. Өөрөөр хэлбэл гэр бүлээс гадуур биений харилцаа их байна гэсэн үг. Монгол тэгээд дээд сургуулиудаар ийм зөндөө болж байгаа ш та мэдж байгаа биз. Ийм сүсээс хол яагараа ийм зүйлээс болоод яах юм аа? Бурхны юуг авах юм аа? Урайлан авах юм аа? Хорхомжуул зөөрийн жаргалын төлөө ирээдүгөө бид балдаж болохгүй юм аа. Яг үндэ ертөнцийн хүмүүсийг ойлгохгүй юу яриад байгаа юм бэ? Ганц олж байгаа залуу насан дээр харин тэрэн дээр тэгээд байгаа байхгүй. Ганц олж залуу насаа зөв аав явуучвал зөв болох гэдэг юм байна. Номлосон ч өгүүлэлт болоод авчихгүй. Цаашаа хамгийн сүүлийнх нь 8 дахь эшлэл дээрээс гарнаа. Урдэн харанхуй байсан та нар үдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн өгөөд ясаар яваа. Цаашаа нь бөөхөө сайн зөвд байдал ба үнэн гэрлийн үр жимс байна. Хэрэг 3 дугаарх нь юу гэж нэхэрэ гэрлийн хөөгд ясаар яваарай.